За сайн уу манайхан Crime Story сувгт эргээд автоморил та манай сувгийг анх удаа сонсож байгаа бол энэхүү сувг маань болсон явдал болон бодит гэмтэргийн талаар ярьдаг сувг байгаа. За энэ удаагийн дугаараараа 2025 оны 9 сарын 5 буюу одоо 20 хоногийн дараа цаазаарах болох хуваар нь гарсан Мензиг их залуугийн үлдсэн аимшигт гэмтэргийн талаар дэлгэрэнгүй ярихаар бэлтгэлээ. За ингээд шууд хэрэг рүүгээ харцгаая. За хэргийн эзэн Мензи маань 1958 оны 4 сарын 21-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Юта мужид мэндэлсэн. За Мензи бол дээрээ нэг ихчтэй. За тэгээ аав ээжтэйгээ ингээд дөрвөлэн амьдардаг байсан. За тэгээ хэсэг хугацааны дараа Мензигийн ээж нь болохоор ааваас нь салаад тэгээ өөр нэг залуутай суугаад нэлээд жохондоо Мензи бол ээж, ихч, за тэгээ хойд автагаа ингээд дөрвөлэн амьдардаг болсон байгаа. Амьдарч эхэлснээсээ хойш юу н Мензигийн хойд аав нь Мензи бол ихчийг нь маш их хүчрхийлж зодддаг байсан. За тэгээ зүгээр одоо хүчрхийлж зодохоос гадна ихчтэй нэмжижигхэн өрөөнд одоо хувцсны өрөө шиг жижиг өрөөнд байлгаад хоол өгөхгүй за бүр тэгээ ус чөхгүй ингээд тарчлаагаад зовоогоод тэгээ тэрийг ингээ өөрөө хараад энийгээд бийждэг юм сонин гаж хүн байсан байгаа. Тэгээ сүүлдээ бол бүр ингээд нөгөө сургуульд хүртэл явуулдгүй зүгээр л нөгөө жижигхэн өрөөндөө байлгаад хоол өгөхгүй ус өгөхгүй ингээ хүчрхийлээ зодоод ингээд нэлийн хэцүү одоо өсвөр насыг бол Мензи болон Мензигийн ихтэл өнгөрөөсөн. За тэгээд ээж нь энэ зүйлийг харж исэн ч гэсэн нөгөө хойд аав нь бүх ингээд санхүү мөнгөө барьдаг байсан учраас ер нь бол хоёр хүүхдээ ингээд тарчлаа зовоож огт нь бол ямар ч юм хэлдэхгүй байсан гэдгийг сүүлд бас Мензи өөрөө хэлдэг. За тэгээд энэ хүчирхийлэл нь бол нэлээд олон жил үргэлжилсэний үр дүнд Мензи бол бие болон сэтгэл зүйн хувьд бол нэлээд олон өвчтөй болж өсдөг. За сэтгэл зүйгээс гадна бие нь бол одоо хотод нь хоол боловсруулах хэрэгт нэлээд муу. За тэгээд жоохондоо нэлээд олон удаа шимт хичээлийн дутагдал гинтчлэн зүйлд орж исэн учраас юм хотод хоол боловсруулах хэрэгтний үед бол жоохон асуудалтай болж өссөн. Мензигийн ээж нь тэгээд Мензи болон ихч хоёрыг нэлээд бас жоохон багт нь нас орчдөг. Тэгээд ээж нь нас орсон учраас нөгөө хойд аваасаа холдох боломж олдоод тэр хоёр бол хойд аавынхаа гэрээс яваад ингээд ихч нь өвчтөе Мензи дүүгээ асрах шаардлагатай болоод нэлээд жоохондоо хоёулахны амьдарч эхэлдэг. За тэгээд Мензи ер нь нэлээд юм жоохноосоо юм харгас хэрцгий аав ээжтэй байгаад зодож хүчрхийлүүлдэг байсан учраас хэн нэгний асаргаа халамж, хайр инэрл гэх мэт зүйлийг бол ерөөсөө мэдрээгүй өссөн. Тэгээд гэр бүлийн аз жаргал, аав ээжийн хайр халамж юу гэдгийг бол ерөөсөө мэдээгүй. Ингээ бүх гэр бүл ингээд өөрийн гэр бүл шиг нэм токсик, муухай орчинтой байдаг гэж боддог байсан учраас ер нь бол юм хайр гэж юу гэдэг талаар бол ерөөсөө мэдрээгүй өссөн. Тэгээд түүний сургуулийн хувийн хэрэг дээр нь бас хичээлдээ ирдгүү дандаа тасалдаг. Аав ээжийн одоо зүгээс бол ямар нэгэн одоо хараа яналт бол нэлээд муу гэж тэмдэглэгдсэн байдгийг бас сүлд шүүх хурал дээр бол цагдаа нараас харуулдаг. За ингээд аав ээжгүй хичээсээ өөр ойргч хөнгөө Мензи бол багаасаа бол хулгай ээж хэлсэн. За тэгээ хулгай ээж хэлсэн ерөн шалтгаанаа би тухайн үед 14 15 настай байсан. Тэгээд одоо би сургууль сураагүй. Тэгээд бас 18 нас хүрээгүй учраас надад ажил олдохгүй хэсэн дээ би ихчтэйгээ өсөж өгөхгүй тулд надад хулгай ихээс өөр сонголт байгаагүй гэж бас сүлд хэлсэн байдаг. За тэгээ хулгай нэлээд олон жил хийж агаад 1986 онд 18 настайдаа дээрэм хийж агаад баригдаад тухайн дээрмийн одоо хэрэг нь 5 жилийн хорих ял авсан. За тэгээ ял авснасаа хойш 2 жилийн дараа хоригдож байхдаа 1978 оны 7 сарын 6-ны өдөр Ютагийн шоронгоос Мензи бол өөр бас нэг зүг хоригдчихсэн хоригдлынхаа хамт бол оргож чаддаг. Оргосноос 1-7 хоногийн дараа 1978 оны 7 сарын 17-ны өдөр Мензи таксины жолоочийг буудаад тэгээ таксины жолоочд байсан мөнгө болон зарим нэг зүйлийг дээрэмдээд явдаг. За тэгээ маргааш нь цагдаа нар тухайн таксины жолоочийг олоод зарим нэг нотлох баримтууд байсан учраас энэ нэрийг Мензи үлдсэн байна гэж шууд Мензиг бол баривчилдаг байгаа. Мензи тэгээ баривчлагдсныхаа дараа за би энэ хэрэгтэй бол хамаагүй би таксины жолоочийг одоо буудаж дээрэмдэх нь байтугай энэ таксинд одоо суугаачгүй гэж бол цагдаа нарт мэддэгдэг. За тэгээд энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал болоод тамирхны 12 шүүгчнээс санал Мензиг буруутай эсвэл буруугүй гэдэг дээр бол хуваагдаад яг юм тогтсон шийдвэр бол ерөөсөө гаргаж чаддаггүй. 1978 он гэхээр одоогоос бараг л 40 жилийн өмнө гэсэн үг. Тэгээд тухайн үед болохоор шүүх хурал дээр тамирхны шүүгчнэр бол бүгдээрээ нэг шийдвэрт хүрч чадаагүй үед бол тухайн хэргийг бол бүрэн шийдэгдэх боломжгүй юм байна гэд хэргийг хаагаад шүүх хурлыг цуцалдаг байсан. Тэгээд тамирхны 12 шүүгчнэр нь бүгдээрээ нэг санал нийтээгээр энэ гэмт хэрэгтэн бол энэ хэрэгт гин буруутай юм байна гэж үтсэн үед бол ял хануудаг байсан гэж байгаа. Тэгээд ер нь л одоо юм хуулийн цорхоогооч гэх юм уу Мензи бол энэ хэрэг дээр ямар нэгэн ял аваагүй суллагдсан. За тэгээд энэ таксины жолоочийг гэмтээсэн шүүх хурлаасаа хойш
3 сарын дараа 1979 оны 2 сард дахиад нэг хулгай эргээр 5 жил. За тэгээд нэмээд нөгөө шоронгоос оргосон эрэхтэй 1-ээс 15 жилийн ял авсан. Тэгээ 1-ээс 15 гэдэг нь ер нь ямар учиртай вэ гэхээр тухайн гэмт хэрэгтэн бол хэр сайн харилцаа хандлагатай, хэр сайн хүмүүжигч байна, хэр сайн одоо засарч байгаагаас шалтгаалаад хамгийн багадаа нэг хамгийн ихтэй 15 жил хүртэлх ялаар л хариуцж болно гэсэн үг юм байлээ. Тэгэд Мензи бол 1980 онд энэ шийдвэртэйгээ ер нь санал нийлэхгүй байна гэдээ дав залтдаг боловч шүүхээс шийдвэрийг нь бол хэвээрээ үлдээсэн байдаг. За тэгээд 4 жилийн дараа буюу 1984 оны 10 сарын 9-ний өдөр Мензи маш сайн хүмүүжигч байсан гэж тэнцсэн учраас тэнцэн аргалзах ялтаагаар суллагддаг. За тэгээд суллагдсанаас хойш 1 жилийн дараа 1985 оны 12 сард бол сарын баярын одоо чимэглэлийн эд зүйлс хулгайлж агаад газар дээрээ баригддаг. За тэгээд баригдсанаас хойш 1986 оны 2 сарын 10-нд бол за би одоо хулгайлах гэсэн үнийн гээд хэрэгээ хүлээсэн. Хэрэгээ хүлээснийхэн дараа Мензигийн сарын чимэглэл хулгайлж агаад баригддаг энэ хэрэгийн шүүх хурал болохоор 3 сарын 11-ний өдөр тавлагддаг. За тэгээ шүүх хурал хүртэл Мензи ер нь бол хориодоогүй 1986 оны 2 сарын 20-ны өдөр буюу одоо тухайн гэмт хэрэгээ өөрөө хүлээн зөвшөөрснөөс хойш 10 хоногийн дараа ингээд батлан даалтаар суллагдчихдаг шүүх хурал болтлоо. За тэгээд батлан даалтаар суллагдсныхаа дараа 3 өдрийн дараа буюу 1986 оны 2 сарын 23-ны өдөр Ютагийн нэгэн одоо бензин колонкоос 26 настай Хансекер гэж унших юм болов уу? Хансекер гэдэг нэртэй эмэгтэй ажлын газраас ор сургуу алга болдог. Тухайн алга болсон эмэгтэй нь болохоор 26 настай 1959 оны 2 сарын 28-нд төрсэн юм нөхөр нэг хүүтэйгээ хамт амьдардаг байсан эмэгтэй байгаа. Тэгээ 16 наснда хүүгээ төрүүлсэн. Тэгээ 26-тай юм эмэгтэй бол ажлаасаа алга болтгоо. За тэгээ тэр оройн нь бол эхнэр нь ингээ оройтод байсан учраас нөхөр гэдэг Жин гэдэг залуу нь бол эхнэртэй нэлээд санаа зовоод нэлээд олон удаа эхнэр лугаа залгсан боловч эхнэр нь бол нэг ч удаа уцыг нь авдаггүй. Уцаа авахгүйсэн учраас тэгээд эхнэртэй санаа зовоод шууд ажил дээр нь очдөг. Тэгээд ажил дээр нь очиход бол эхнэр нь за тэгээд эхнэрийнхэн цүнхэн за тэгээд нөгөө бензин колонкийнх нь кассийнх нь мөнгөний машинд байсан $116 гэх мэт зүйлүүд бол алга болсон байгааг бол олдог. За тэгээд нөхөр нь бол шууд одоо эхнэр нь одоо барьцаалагдсан ч юм уу алга болсон байна гэд санаа зовоод цагдаад мэдэгдээ. Тэгээд цагдаа нартай хамт бол ингээд ажлын газар дээр нь хайгаад байжсэн байгаа. За тэгээд цагдаа нартай ажлын газар дээр нь байхад нь бол ашгүй нэг юм нөхрөд нь эхнэрээс нь дуудлага ирдэг. Тэгээд цагдаа нартай хамт шууд ингээд спикер дээр нь тавиад эхнэртэйгээ ирсэн чи эхнэр нь бүр ингээд дуун цаашаа орчихсон нэлээ юм төвшсөн байдалтай чимээгүйхэн намайг ингээд дээрэмцэн тэгээд дээрэмцэн хүмүүс намайг хулгайлчлаа би удахгүй судлах тухай намайг суллана гэсэн ингэж хэлээд шууд уцаа тасалчтай. Тэгээд эхнэр нь нөхөр нь болон цагдаа нар ингээд юм асуухын завдалгүй шууд ямартай ч ингээд мэдээлэл өгөөд уцаа тасалчтай. Тэгээд тухайн эмэгтэй бол нэлээ юм айжсэн байсан гэдгийг бол тухайн цагдаа нараас нөгөө нэг хоолойны өнгө айснаас нь мэдсэн байдаг. За тэгээд цагдаа нар бол нөхөр нь эмэгтэйг бол хайгаад 2 өдөр тасралтгүй хайдаг. Тэгээд хэдийн ингээд маш ингээ хайгаад зөндөө цагдаа нар зөндөө хамаатан цаднараа хайсан боловч ямар ч сураг ажиг байдаггүй. За тэгээд 1986 оны 2 дугаар сарын 25-ны өдөр эмэгтэй алга болсноос хойш 2 өдрийн дараа ийм мод ихтэй амралт одоо амралт шиг тийм газраас нэгэн уулчин бол ингээ уулан давирж явах явцдаа эмэгтэйн цогцыг олдог. Эмэгтэйн цогцос олдохдоо хүзүүн зүсэгдсэн гарын бугуун хэсэг нь хөлүүлсэн зэрэг ер нь уул мөртөө олддог. За тэгээ дараа нь шүүх шинжилгээний хариугаар эмэгтэйг бол олсоор боомлуулж болон за хүзүүгээр зүсүүлснээсээ болж цус алдан нас орсон гэж дүгнсэн. За тэгээд эмэгтэй бол 2 сарын 23-ны өдөр алга болсон. За алга болсноос нь 1 өдрийн дараа буюу 2 сарын 24-ний үдээс хойших нь Мензи дахиад нэг хулгай эргээр цагдаа нарт баригддаг. За цагдаа нарт баригдсан байж байхдаа Мензи хувцсны шүүгэндээ өөрийнхөө одоо хувцас цүнх зэрэгээ бол хийцэн байсан. За тэгээд тэр шүүгэнд нь байсан юмнуудыг цагдаа нар ерөн сэжигтэй санагдаад хулгай эргээрээ бас хулгай юмнуудыг хийцэн байж магадгүй гэж бодоод шалгасан чинь нөгөө алга болсон Хансекер эмэгтэй 4 ID буюу одоо тухайн эмэгтэйг одоо илэрхийлэх бичиг баримтуудыг нь бол олдог. За тэгээд тэрнээс гадна цагдаа нар эмэгтэй одоо нөгөө олдсон уул модтой хэсгээр 2 хүн 2 сарын 24-ний өглөөн нь буюу одоо цагдаа нарт үдээс хойш баригдсан шүү дээ. Тэр өглөөн нь явж ирснийг бол харсан 2 алхангийн хүүхдтэй таардаг. За тэгээд тухайн 2 хүүхэд нь болохоор 2 хүнийг ер нь дүрслэж гээд хэлэхдээ дүрслэхтэй болохоор эмэгтэйн дүр зураг бол ер нь бол Хансекер эмэгтэйтэй нэлээд төстэй.
Харин эрэгтэйг нь болохоор 25-аас 36 насны цагаан арьстай эрэгтэй байсан. Хар буужгар өстэй. За ийм том ийм сахалтай хүн байсан. За тэгээд килограмм жин ойролцоогоор 77-аас 80 кг жинтэй 185 см өндөртэй эрэгтэй байсан гэж дүрсэлсэн нь бол яг л Мензийг дүрсэлсэн байдаг. За тэгээд ер нь бол Мензи бол амар санаатай. Өглөөний нэрт тухайн эмэгтэйг тэр алаад ой модон дотор үлдээчгээд буцаж шууд үдээс хойш нь болохоор нэг айл хулхалаад тэрэндээ бол ингээ хүчээр баригдаад цагтаа нар дээр ирсэн байгаа. Тэгээд өөрөөсөө бол энэ хэргийг нэлээд юм холдуулах гэж гаргасан ийм үйлдэл хийсэн. Гэтэ нөгөө нэг цагтаа нар цүнхийг нь үзэж хагаад Хансекер эмэгтэй 4 ID-г нь болоод Мензи бол шууд сэжигтэн байна гэд баривчилдаг. За тэгээд баривчлалын дараа цагтаа нар бол нэлээд олон хүмүүсээс мэдүүлэг авдаг. За Мензигийн найзаас нь мэдүүлэг авдаг. Тэгээд тухайн найз нь болохоор тухайн хэрэг гарсан өдөр миний Chevrolet 1974 оны тийм машиныг түр хэрэглүүлээч гэд аваад явсан гэж хэлдэг. Тэгээд нөгөө Мензи эмэгтэйтэй явж исэн гэдгийг нь хэлсэн хоёр хүүхэд бас яг тийм машинтай явж исэн гэдгийг нь бас хэлээд ер нь бол ингээд яг таардаг байгаа. За ингээд цагтаа нар бол ийм олон нотлох баримттай болсон учраас Мензигээс шууд байцаалт авахд Мензи бол би мэдэхгүй тэр өдөр би өөр юм хийж явсан гэж хэлдэг. Тэгээ мөрдөн байцаалтын явцад болохоор Мензигийн гэрт нь бас нийтлэг хийхэд Хансекер эмэгтэйн цүнх болон нөгөө колонкоос алга болсон байсан $116 зарим нэг мөнгнүүд нь бол кэшаараа олддог байгаа. Бас Мензигийн унжсэн нөгөө машинаас эмэгтэйн ДНХ-г бас олсон. За тэгээд ер нь бол бүр ДНХ гээд бүр юм гарцаагүй нотлох баримттай болсон цагтаа нар бол Мензиг хүн амны хэрэгээр буруутгаад шууд баривчилдаг. За ингээд 1988 оны 3 сарын 8-нд 1 сарын турш үргэлжилсэн шүүх хуралдааны дараа тангарахны 12 шүүгчнэр бүгдээрээ Мензиг гин буруутай юм байна гэж үзээд цаазын ял авах ёстой гэж дүгнэлт гаргадаг. За нөгөө талаас харин Мензигийн өмгөөл хүчтийн зүгээс болохоор Мензи бол багадаа маш их сэтгэлийн шарах, хүчрхийлэл төрсөн, түүнээсээ болоод 100% эрүүлэр сэтгэж чаддаггүй гэж хэлсэн. Тэгээд тийм учраас манай өөрчлөгчдүүд л ингээд бага ял өгөөч гэдэг хүсэл тавьсан боловч шүүхээс бол энэ хүү шийдвэрээ бол өөрчлөөгүй. 1988 оны 3 дугаар сарын 23-ны өдөр цаазаар ахуулах ялыг бол хамгийн эцсийн шийдвэрээр Мензид оноосон. За тэгээд тэрнээс хойш 1988 оны 5 сарын 20-нд буюу 2 сарын дараа түүний цаазын ял гүйцэлдүүлэх өдрийг товлсон байсан боловч зарим нэг зайлшгүй шаардлагатай шалгах зүйлсүүдээс болоод юм тодорхойгүй хугацаагаар хойшлогддог. За тэгээд энэ тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон энэ хугацаанд бол Мензи бараг 10-аас илүүгүй удаатай бол цаазаар ахуулах ялынхаа эсрэг давж заалтах гэж оролцсон боловч шийдвэр нь бол ерөөсөө өөрчлөгдөөгүй хэвээрээ үлдсэн байдаг. За ингээд шийдвэр гарснаас хойш 36 жилийн дараа буюу 2024 оны 1 сарын 17-ны өдөр Юта мужийн прокурорууд Мензигээс бол цаазын ял гүйцэтгүүлэх огноог тогтоох болсноо мэддэгддэг ч гэсэн Мензигийн өмгөөлөгч талаас энэ хүн бол цаазаар ахуулж одоогоор бол болохгүй, энэ хүн 66 настай, тэгээд юм мартад санах ингээ байгаагаар нь юмыг ингэж сэтгэн бодох чадвартай бол биш, юм өвчтэй болсон хүн. Тэгээд энэ хүн яагаад цаазаар ахуулж байгаагаа ч юу ойлгож ухамсарлах боломжгүй юм өвчтэй учраас цаазын ялыг ахыг нь бол эсэргүүцдэг. За тэгээд 2024 оны 2 сарын 23-ны өдөр Мензигийн цаазаар ахуулах өдрийг тодорхойлох шүүх хурал болох байсан ч гэсэн 10 өдрийн өмнө эхлээд Мензи гэдэг хүнийхээ эрүүл мэндийг тодорхойлоод яг цаазаар ахуулах чадвартай хэсэгт нь шинжилгээ хийгээд шүүх хурлыг дахиад хойшлуулдаг. За тэгээд ийм шийдвэр сонссон нөгөө хохирогч эмэгтэй буюу Хансекер эмэгтэйн гэр бүл бол маш их эсэргүүцдэг. Тэгээд ялангуяа нөгөө тухайн үед 10 настай байсан хүн нэлээд бүр юм том болчихсон, эсэргүүцээд телевиз радиод хандаад ярилцсан өгдөг. 2021 онд хохирогч эмэгтэй ээж буюу манай эмээ бол охиныхаа алуучныг цаазаар ахуулах хугацааг хүлээж аваад нас орсон. Тэгээд энэ удаа бол энэ хүний эрүүл мэндийг шалгаад маш хурдан шудраг ёсыг сахиулаач гэд хүн бол тэмцээд шүүгчнэрийг бол уриалдаг. За тэгээд эцэст нь 2025 оны 7 сарын 9-ний өдөр шүүгч цаазын ялын тушаал гарын үсийг зурснаар цаазын ялыг бол 2025 оны 9 сарын 5-ны өдөр гүйцэтгэхээр товлож Мензид бол мэдэгддэг. Мензи дахиад сүүлийн удаа 2025 оны 7 сарын 14-ний өдөр бүх насаар минь хорих ял өгөөч гэж шүүгчнэрт хүсэл тавьдаг боловч саналыг нь хүлээн аваагүй цаазаар ахуулах ялыг нь бол хэвээрээ үлдээдэг.
Энэ нь болохоор түүний давж заалдах боломжтой байсан хамгийн сүүлийн ганцхан боломж байсан. Тэгээд энээс хойш дахин шийдвэрэл өөрчлөгдөх боломжгүй. За тэгээд 9 сарын 5-нд ингээд цаазаар ахуулах ялаа хүлээж байгаа нэг ийм алуурчин байна. Тэгээд гинт тэрэг гарснаас хойш 39 жилийн дараа хойшлусаар аваад одоо л ингээд цаазаар ахуулах гэж байгаа. Тэгээд надад бол бас л ийм хангалттай удаан амьдэрсэн юм шиг санагддаг. Тэгээ одоо болохоор ийм мартдаг сандаг өвчтэй болсон. Тэгээд эмнэлгийн бичигтэй ийм хүн байгаа учраас ер нь бол зам ёсороо өгч байгаагаас бол бараг л ялгаагүй гэж би бодож байна. Минзи тэгээд өөрийнхөө цаазаар ахуулах аргыг болохоор firing squad буюу одоо 5-аас 7 ял гүйцэтгэдэг албан хаагч нар тавуула буутай тэгээ бүгдээрээ юм зүрхэн тушаа газарт нь зэрэг буудаж хөнөөдөг юм аргыг бол сонгосон. За одоо энэ арга нь яадаг вэ гэхээр тухайн шорингийн ажилтнууд маань бол 5 хүн байлаа гэж бодоход 4-т нь бодтой сум хийж өгөөд нэгэнд нь болохоор хоосон им хийгэр үлдээдэг. Тэгээ тухайн ажилтнууд маань бол өөрийгөө алаагүй байж магадгүй гэж бодоод сэтгэл зүйн хувьд бол арай дээр байдгаа гэсэн судалгаа байт юм билээ. Харин ялтны хувьд болохоор цаашаа харуулаад толгоонд нь юм углаад зогсоно эсвэл сандал дээр сүлүүлээд наашаа харуулаад суулгадаг гэсэн. Тэгээ хурдан алахын тулд цээж хэсэг рүү нь буюу одоо зүрхэн тушаа газарт нь чиглүүлээд бууддаг. Тэгээд тухайн одоо ялыг гүйцэтгэдэг албан хаагчид маань маш мэрэгсэн хүмүүс байдаг учраас юусоо алдаж бууддаггүй. Тэгээд ихэвчлэн 1 минутын дотор тухайн ялтан бол нас урдгаа гэдэг судалгаа байт юм билээ. За ингээд 20 хоногийн дараа буюу 9 сарын 5-ны өдөр яг энэ firing squad гэдэг энэ буудуулах аргаар Мензи уул 67 наснда гинт хэрэг үйлснээс хойш 39 жилийн дараа цаазаар ахуулахаар болсон байгаа. Тэгээд 9 сарын 5 өнгөрсний дараа Мензи хамгийн сүүлийн хоолоороо ямар хоол захиалж идсэн, хамгийн сүүлийн үгээрээ ямар үг хэлсэн гэдэг талаар би мэдээд комент хэсэгт оруулж та бүхэн бас тэндээс хараарай. За ингээд энэ удаагийн дугаараа дуусгая. Тэгээд дараагийн дугаар маань маш ойрхон, маш урт дугаар орохоор төлөвлөж байгаа учраас та бүхэн маань subscribe-аар дарахыг битгий мартаарай манайхаа. За тэгээд баяртай.